Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Сүүлд болсон явдлаас хойш 5 жилийн өнгөрсөн байх ба Green River эзэнт гүрний ордон дотор 1-р ханхүү Зузаан ном шагаан хөмсөг зангидан сууна. Тэрээр уншиж буй үйлдэл нилээдгүй бухимдсан бололтой. 1-р ханхүү. Юу гэд байгааг нь огт ойлгохгүй нэ. Хүн болгон ойлгохоор юм биччихэж болдоггүй юм байх та. Хинэн номыг ийм ойл унж өгчдөг байна. Яг энэ үед түүний багш нь гар дүүрэн Зузаан ном барьсаар өрөөнд орж ирлээ. Багш, эрхэн дээдсэ, энэ бол анхны Green River хааны хаан ширээг залхамжиж авах ууган ханхүү. Таны сууч мэдэх ёстой. Яаж сайн удирдахч байх, удирдах арга барилуудын талаар маш дэлгэрэнгүй бичсэн ном байгаа юм. Багш нь ханхүүгийн өмнөх ширээн дээр номуудаа овоолж эхлэв. Рагнар өөдөөс нь харан байхшин. 1-р ханхүү. Энэ бүх номууд багш. Нэмээд та түүх, философи, эдийн засаг, улс төр боловсон байдлуудын талаар судлах ёстой. Энэ бүгд таны унших ёстой номууд. Ширээн дээрх номны өндөр Рагнарын толгоноос ч давж, тэрээр номон дунд дарагдаж орхив. Тэрээр тэсэргүй суудлаасаа овол өсрөн бослоо. 1-р ханхүү. Надад хамаагүй. Өнөөдөр чадахгүй нэ багшаа. Багш. Ихэм дээдсэ. Та одоо уншихгүй бол аав чинь намар загин шүү дээ. 1-р ханхүү хичээлээс зүхтаж хажууд зогсох дид ахмадаа дагуулan өрөөнөөс гарлаа. Алхах зуураа тэрээр нэгэн зүйлийг тодруулав. 1-р ханхүү. Ингэхэд дид ахмадаа. Өнөөдөр ахмадын Ян мастертай тололдох сүүлийн өдөр байхаа. Дид ахмад. Өө, тийм ээ. 1-р ханхүү. Одоо яг тололдож байгаа ах та. 1-р ханхүү. Явцгаая. Би тэр хоёрыг үзээгүй удсан байна. 2-р хөлөгт баатруудын төв байр, бэлтгэлийн талбай. Талбай дээр садик эсгэрч тулааны халуун уур амьсгал оржээ. Ойл өвөр амьсгаад нь хүн дээр амьсгалгаж. Ойл өвөр. Эцсээ хүртэл би тангарлаж байна. Тэрээр сэлмээ чанга атгаж хараага хурцлав. Гинт тэнгэрээс хурц үзүүртэй мөсөн жаднууд шидний хүчээр хүчтэй асгарч эхэллээ. Ойл өвөр тэдгээр аюултай дайралтыг сүрэн гайхалтай хурдаар урвштай. Ойл өвөр газар доороос гарч ирэх аврах том хадан довтлооноос арай хэм болтон. Гинт талбай бүхийдээ асар том гашин дүүжин давтаж бүх зүйлийг нүмерн авлаа. Ойл өвөр энэ гинтийн өөрчлөлтөд цоширдсон ч ухрахыг хүссэнгүй. Тэрээр халуун гал бундуур сэлмээ далайсаар өөрийн замаа засан шууд дайрлаа. Галт дүлний халуун төөнөгч ойл өвөр золиудоо пон ойрцноо мэдэрчв. Ойл өвөр. Би түүнд хүрч чадах нь эцэст нь. Галт хөшөөний цаана шийдтэн тайван зогсох бөгөөд ойл өвөр бүх анхаарал зөвхөн түүнд төгдөрчээ. Ойл өвөр эцсийн хүчээ шавхан агаарт үсгэн шийдвэрлэх цогцолтоо хийхээр дайрав. Сэлэм байндаа тусаж сэлмээ өсөлдөгчийнхөө хоолойд тулгав. Түүний хөдөлгөөн дэндүү хурдан, дэндүү оновчтой байлаа. Ян, сайн байна. Тэрээр ойл өвөрийн мөрөн дээр гараа тавин тулаан дууссныг илтгэлээ. Ойл өвөр сэлмээ буулгана, баг зэрэг дурамжхан зогсоно. Ойл өвөр. Тэгэхээр би шалуурхаа үсгэж чадаагүй байх нэ. Ян. Зүрх рүү дайсчаад шалуурхааны талаар ярьж байдаг. Хэрвээ би гэмтсэн бол барцаагүй үхэх байлаа. Тэр хоёр талбай дээр гар барин зогсов. 5 жилийн хамтын бэлтгэл ийхүү өндөрлөж байгаа ажээ. Ойл өвөр Янд хандан. Энэ олон жил надад тусалсанд баярлалаа. Ян. Хүзүүний зүйлтийн хариуцуудаас шүү дээ. Ойл өвөр. Би тэр зүйлтийн үн цэнээс ч илүү тусламж танаас авсан. Ян. 5 жилийн өмнөхийг бодвол та нэлээд сайжирчээ. Та төмөр сэлмээр пиро тесрэлтийг болоор нь хуваасан шүү дээ. Ойл өвөр. Ян, би танаас нэг зүйл асууж болох уу? Та одоо хэр их хүчтэй вэ? Ян. Чиний найдаж байгаа шиг их хүчтэй биш ээ. Ян ийн хариулсан ч дотроо өөрийн хүч чадлын талаар ийн тунгааж яв. Ян. Одоогоор 5 дугаар зэрэглэлийн шийдтэн. Би өмнөх амьдралдаа 26 наснда 5 дугаар зэрэглэлд очиж байсан. Тэрийг бодвол хурдан ч гэсэн үдийд ядаж 6 дугаар зэрэглэлд очин гэж найдаж байсан юм. Гэхдээ би өөрийн бие мана зүрхний өсөлтөд хурдлуурч чадахгүй учраас 5 дугаар зэрэглэл миний хязгаар бололтой. Миний бие хурдхан шиг л өсөж дуусаасаа билээ. Яг энэ үед бэлтгэлийн талбайд ханхүү 1-р ханхүү алга ташин гарч ирлээ. 1-р ханхүү. Хөөх, аргагууд бүх эзэнт хөрний хамгийн шилдэг шидтэй шүү. Эрхэм дээдсэ,
Би өнөөдөр та хоёрын сүүлийн бэлтгэлийг сонслоо. За тэгвэл бүгдээрээ явж хамт өглөөний цайгаа ууцгаах уу? Миний баруун 100 гарын залуусыг хүч төгсгөлгүй байхыг бэлэгдэж би хамгийн амттай хоолоор дайлъя. Ян. Намайг уучлаарай. Гэхдээ өнөөдөр миний цагаан цамхагд сургалт буусаж агуу шидтний үүрэг хариуцлага навдаж байгаа. Тиймээс би цамхгийн захирагчтай очиж уулзахгүй бол болохгүй. Нэгдүгээр ханхүү. Яах ч аргагүй байх нэ. Тэгвэл чи явда. Дараа нь хамтдаа хоолцгоё. Ян. Би хамгийн ойр боломжтой цаг гаргах болно. Ян явахынхаа өмнө бэлтгэлээ базаан шидээ ашиглаж эхэлсэн. Ян. Тэгвэл тэрээр хүчтэй салхи татуулан агаарт хөөж бэлтгэлийн талбайг дээрээс нь толдон нисэн одлоо. Ян. Би явчаад ирье. Түүнийг нисэн одохын ханхүү болон ойжуур ахмад нар атаархсан байдалтай харам хоцров. Ханхүү. Аавын Яанд өгсөн нүмерэг нисэг шивжлэгтэй байх нэ. Бусдыг нь мэдэхгүй ч үнэхээр атаархаж байна шүү. Ханхүү Яаныг явсны дараа хажуудаа зогсох ахмадаас нэгэн зүйлийг асуулаа. Ханхүү. Ахмадаа, миний харснаар чи Яантай хүч тэнцэж байсан. Тэгэд ямар байна да? Одоо шидтнүүдтэй тололдож чадах юм шиг байна уу? Оливер хэсэг бодловширсны эцэст өөрийн дүгнэлтийг хэлв. Оливер. За эхэм дээдсэ. Надад хоёр хариултад. Хамгийн эхлээд би Яанд шалбархаач үүсгэж чадаагүй. Бид хоёрын хоорондох энэ зай уламл ихсээр байх болно. Гэвч түүний нүүрэнд итгэл дүүрэн инээмсэглэл тодорч. Оливер. Гэхдээ бусад шидтнүүдийн хувьд бол боломжтой гэж бодож байна гэж хариулав. Үзэгдэл солигдож царайн цамхгийн оройд байрлах захирчийн өрөөний нүсэр хаалга нэгтгэхэд цамхгийн захирагч. Оо, чи өвчхүү. Ян өрөөнд орж ирэхэд цамхгийн захирагч түүнийг харан инээмсэглэн өгтөж хуучныг дурсав. Цамхгийн захирагч. Сонирм санагдаж байна шүү. Умардын онцгой хүүгийн талаар өчигдөрхөн сонсож байсан шиг санагдаж байна. Тэрээр өөдөөс нь харан зогсох Яныг бахархсан харцаар ширтэнэ. Цамхгийн захирагч. Гэтэл тэр хүү аль хэдийн ийм сайхан залуу ир болчихсон байх шүү дээ. Би ч гэсэн тэр чинээгээрээ хөгшүүлсэн гэсэн үг байх нэ. Ян. Та дахиад хэдэн 10 жилдээ зүгээр дээ. Захирагч хэрэн дээрх овоолсон тайлангуудыг барьж аван Яны нэр хүнд эзэнт гүрэн даяар хэрхэн төгснийг байхав. Цамхгийн захирагч. Байгальтай хаашаач харсан магтаалаар дүүрэн байна. Чи ч үнэхээр эзэнт гүрэн цагаан цамхаг тохиолсон гайхамшиг юм а. Хүн болгонд чамтай уулзахыг хүсэж байна. Чи бүх залуу шидтнүүдийн хувьд үлгэр дуурайлан биш гэж юу? Ян. Та намайг хитрхи их магтах юм. Цамхгийн захирагч. Тийм дээ. Бид удахгүй хандлагаттай харах биз. Захирагч цамхны зүг харангаа Яанд тусгай үүрэг навагдаж буйг сануулв. Цамхгийн захирагч. Чиний мэдэж байгаагаар өнөөдөр бол сүүлийн өдөр. Хэрвээ чи жирийн сурагч байсан бол ойрхон газар тамилагдах байсан ч чиний тохиолдол онцгой шүү дээ. Сүүлийн өдрөө энэ хөгшин эртээ ярьж өнгөрөхөндөө сэтгэл дундуур байна уу? Ян. Огтхон ч үгүй дээ. Харин ч нэр төрийн хэрэг байна. Захирагч хэрэн дээр хайрцагнаас нэгэн тусгай тэмдэг дарган Яанд баяр хүргэн гардуулав. Цамхгийн захирагч. Хоолсон үг шиг сонсогдож болох ч чамд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Албан ёсны бүрэн нэрх шидтэн болсонд чинь баяр хүргэе. Энэ чиний эзэнт гүрний ямар ч цэрэг иргэнийг өөрийн хүслээр хөдөлгөж болох тэмдэг. Чамд үүнийг ашиглах маш олон боломж олдно. Ян. Дээд түвшний шидтэн хэрэгтэй газар олон бий юу? гэж асуухад цамхгийн захирагч. Асуудал хэрэгцээндээ бишээ. Дээд түвшний шидтнүүдийн тоо уламж багассан. Хээлэн хүртэд алга болчихсон байхад яах ч вүлээ дээ. Чамд дарам түүсгмээргүй байгаач чиний тусламж үнэхээр их хэрэгтэй байна. Ян. Тэгэхээр намайг низээ их даалгавар хүлээж байгаах нэ. Цамхгийн захирагч. Чи цагаан цамхгийн хамгийн хүчрхэн учраас удахгүй хариуцлагууд чинь ч нэмэгдэнэ. Гэхдээ энэ чиний анхны удаа учраас захирагч түүний өмнө шидэт самбар гарган эзэнт гүрний хэд хэдэн чухал бүс нутгийг харууллаа. Цамхгийн захирагч. Би чамаар сонгуулъя. Самбар дээр Родмир эзэнт гүрний хамгийн том усан бомбдтой хот. Бенсон хамгийн том төмрийн үйлдвэртэй хот гэх мэт газрууд харагдана. Гэвч Яны харц нэгэн танил нэр дээр тусав. Тэр бол Фирик байлаа. Ян, Фирик. Миний өмнөх амьдралтаа томилогдож байсан зүүн хойд зүгийн нутаг. Өмнөх шидтэн ослоор нас сурсуурчлаас би оронд нь тэнд томилогдож байсан юм. Ян, надад Фирик таалагдж байна. Цамхгийн захирагч. Биднээс хамгийн их тусламж гуйсан газар байгаа юм. Бид 3 дугаар зэрэглэлийн 2 шидтэн
Армийн хэдэн цэрэг явуулсан ч хангалттай байгаагүй. Талын мангасууд асуудаг тариад байгаа бол л та. Цамхгийн захирагч. Дэлгэрэнгүй мэдээлэл нь энд бичигдсэн байгаа болохоор үүнийг уншаарай. Чи өнөөдөртөө багтаагаад тэдэнд хариу өгч чадах уу? Хэрвээ чи татгалзуул бид. Яан. Үгүй ээ, би ийшээ явъя. Фирик рүү. Оройн Яан гэртээ ээж болон Шав Дуугалсын хамт оройн хоол идэж байхдаа шийдвэрээ дуулгав. Мэдээг сонссон Дуугалс маш их гайхав. Дуугалс, та анхны даалгавраараа Фирик рүү явна нэ. Тэр газар чинь мангасуудаар дүүрэн гэдгээр алдартай шүү дээ. Яаны ээж. Яан, тэр газар аюултай биш гэж үү? Яан. Үгүй ээ, тийм ч аюултай биш. Тэгээд ч түр хугацааных учраас би хэдхэн сарын дараа л буцаад ирнэ. Яаны ээж. Тийм байх нэ. Дараа 7 хоногт явна гэсэн. Энэ том харш нилээн хоосон болох нь дээ. Яан. Би ажлаа хурдан дуусгаад гэртээ буцаад ирнэ ээжээ. Дууглас. Ахмада, та явхаас өмнө миний лабораторид найруулсан бэлтгэлийг шалгаад өгч болох уу? Би нилээн дажгүй юм хийсэн шүү. Таны даалгаварт ч гэсэн нэмэр болох байх. Пидио. Дууглас. Одоо том болцоход Яаныг дууддаг нэрээ сольсон дэрэг шүү. Дууглас. Ахмад гэдэг юу нь болохгүй гэж. Тэгвэл Дууглас. Ахаа гэвэл яаж вэ? Дууглас. Яан ахаа. Яан, чи үнэхээр миний өмнөх амьдралтаа мэддэг байсан Дууглас мөн гэж үү? Яаны ээж. Ингээд хөөхөн дүүтэй болчихлоо шүү дээ. Би шинэ хүүтэй болсоо. Пидио. Фээж авах. Тэр чинь юу гэсэн үг вэ? Дууглас. Та яагаад улаагаад байгаа юм бэ? Пидио. Түүнийг Яан ихмэ гэж дуудах хэрэгтэй шүү дээ. Дууглас. Бид нар одоо бараг л нэг гэр бүл шүү дээ. Ирхмэ гэдэг чинь арай л хүүтэн биш гэж үү? Пидио. Тэдний ачаар ань зууж байж юугаа яриад байгаа юм бэ? Дууглас. Тэр чинь юу гэсэн үг вэ? Миний гоц авьяас энэ гэрт хангалттай нэмэр болж байгаа. Би гоц авьяастай. Яаны ээж. Иймэрхүү байх тийм ч муу биш юм бэж. Яан. Намайг ах гэж дуудахгүй шүү. Дүрс солигдож Яан аялал гарахад бэлэн болон зогсно. Радио түүнээс бишгэлээ бүрэн хангаж дууссан эсхийг нь тодрууллаа. Яан. Ихэд цагаан цамхгийн захирагчтай уулзчихад тийшээ явах төлөвлөгөөтэй байна. Радио. Та өчигдөр аль хэдийн тайлбарлчихсан шүү дээ. Радио цааш үргэлжлүүлэн Фээж ахыг өөрийн амиа хамгаалах болно гэдгээ амсав. Энэ үед Шав Дууглас нь гүйж ирэн түүнийг ахаа хэмээн дуудсан ч радиогийн харцнаас имээгүй гэхдээ шууд Ахмада хэмээн засаж хэлв. Дууглас багштай нэгэн тусгай биелэг бэлджээ. Тэрээр аавынхаа найруулдаг бэлтгэлийг сайжруулж өөрийн хувилбарыг гаргаж авсан байна. Дууглас. Магадгүй аавынхаас хамаагүй илүү байгаа ах. Яан. Тийм ээ, баярлалаа. Дууглас эзэн хааны алхимийн академиг төгсгөхөд дахин 1 жил дутуу байгаа ч түүний гоц чадварыг үнэлж аль хэдийн эзэн хааны алхимчин албан тушаалыг амлаад байгаа юм. Эвч аав радион түүнийг арай болоогүй байгаа шүү хэмээн тоглоом шоглоомоор зэмлэнэ. Яан Дуугласын өгсөн бэлтгэлийг харна. Энэ нь аянд хэрэг болно гэдэгт итгэлтэй байлаа. Дууглас. Ахмада, та Фирик рүү нүмергөөр нисэх юм уу? Яан. Үгүй, морин тэргээр нийслэлийн зах руу явна. Би олон гүний нүдэнд өртмөөргүй байна. Яг явахын өмнө ээж нь амьсгаацаар гүйжирлээ. Тэрээр хүүдээ замдаа идэх хангалттай их хоол бэлджээ. Тэрхүү бооцор доктор өнөөдөр идэх шинэ хоолноос гадна хатаасан мах, жимс, мөн Яаны дуртай улаан буурцах юм билүү багтсан байв. Яан. Баярлалаа ээжээ. Би сайн иднэ. Яаны ээж хүүгээ чанга тэврэн гимтэж бэлтгэхээс болгоомжилж хоолоо хизээ шалгасаж болохгүйг хичээнгүүлэн захилаа. Яан. Ойлголоо. Би удахгүй буцаад ирэх болохоор битгий санаа зовдоо. Яан. За тэгвэл би ингэж явъя да. Морин тэрэг нэгэнд хөдөлж Яан цонхоор ард хоцох гэрээ өнөгтэй хонширтна. Тэрээр өөрийгөө байхгүй хойгоор ээжигээ аюулгүй үлдэж буйд итгэхийг хичээж байлаа. Яан. Би энд байхгүй байсан ч ээж аюулгүй байна гэдэгт итгэх хэрэгтэй. Итгэе. Яан явхаас өмнө бүх зүйлийг нарийн тооцоолсон байв. Түүний ээж аюулгүй байх хэд хэдэн баттай шалтгаан бий. Ордны хамгаалалт. Хаш нь эзэн хааны ордны шууд хамгаалтанд байдаг. Хотын аюулгүй байдал. Сүүлийн үед хотын гэмт хэргийн үзүүлэлт мэдэгдэхүйц буурсан. Шидэт хамгаалалт. Хамгийн гол нь зөвхөн ээж, радио, Дууглас нар идэвхжүүлж чадах маана урхий харшид бий. Яан. Харш дотор тэр байгаа цагт би ихэнх аюулыг үгүй хийж чадна. Дүрс солигдож.
Морин тэрийг зогсолтгүй давхсаар 25 жилийн өмнөх дурсамжийг агуулсан Фирик нутагт хүрэлцэн ирэв. Гэвч тэнд амар ам улан байсангүй. Талын мангасууд болон оркууд хүч түрэн дайрч цус асгаруулсан ширүүн дулаан болж байлаа. Улаан үстэй баатар цэргүүдээ зоригжуулан чангаар пушаал буулгана. Улаан үстэй баатар. Тэдний заваан толгойг 100 удаа таслаад над дээр авчир. Тэгэх хүртлээ өөхөх талаар бодоод ч хэрэггүй шүү. Цэргүүд мангасуудын дайралтыг сүрэн эцсээ хүртэл тэмцэлдэж байлаа. Цэрэг, захирагч, юу болсон бэ? Арын шугамын хангамжийн хүч, бидний хангамжийн хүч уул руу авирч байгаа мангасуудын дайралтанд үрдсэн байна. Захирагч, юу? Тэд нар яаж манай арын шугам руу дайрч чаддаг вүлээ? Улаан үстэй баатар нөхцөл байдлыг дорн дүгнэж цэргүүддээ шуурхай тушаал буулгалаа. Захирагч, 2-3 дугаар хэсгийнхэн үүдэн дээр шиднүүдийн хамт байраа хамгаалаарай. 1-р хэсэг намайг дагаад. Цэргүүд, мэдлээ. Захирагч, бид нар хойно байгаа мангасуудыг зохицуулъя. Баатар мориндоо ташуур өгөн арын шугам руу яарвчлав. Түүний толгойд түмэн бодол эргэлтэнэ. Захирагч, дотроо. Тэд ганцаараа ухаан муутаач сүргээрээ хөдөлдөг. Сайн бэлтгэрдсэн цэргүүд тэднийг буулгаж авч чадарч тэд тулааны туршлагагүй хангамжийн эсхийг үгүй хийхэд бол хангалттай. Би оройтойгүй л гэж найдаа. Яаран дахиж явсан баатрын нүүрэн дээр нэгэн хүүтэн зүйл унлаа. Тэрээр гайхан морио зогсоо. Захирагч, цас. Тэрээр тэнгэр үүд харахад цав цагаан хэрмэ хаялж эхлэн тэр. Захирагч, зүүн нутгаар цас ордоггүй шүү дээ. Гэтэл түүний нүдний өмнө санаанд багтамгүй дүр зураг харагдлаа. Саяхан новоороо харагдаж байсан уус аврах том мөсөн багнуудаар бүрхэгдэж орчин тойрон тэр чигтээ хүлдэж орхижээ. Тэрхүү хамгийн өндөр мөсөн багны орой дээр нэгэн нууцлал дүүс зогсох бөгөөд тэр бол энэ бүхнийг ганцхан хоронд хийж чадах агуу шидтэн Яан байлаа. Тулааны тазбар тэр чигтээ нам гүн болов. Саяхан зархирч байсан. Гоблин оркуудын цогцос хаа сайгүй хүлцсэн. Мөсөн жаданд нэвт сүлбүүлэн хэвтэн. Уулын бил даврах том хурц ирэмхтэй мөсөн уул сүндэрлэх бөгөөд орчин тойронд нь хүйтэн манан татжээ. Тэхүү мөсөн уулын оройгоос нэгэн нууцлал дүрс зөөлөн бууж ирлээ. Тулаанаас ядарч түйлдсэн захирагч Калиан аягширсандаа бие хамгаалах байдалд шилжив. Захирагч Калиан, царайгаа харуул. Яан, би та нарт тусламж хэрэгтэй байгаа гэж сонссон. Захирагч Калиан нүдэндээ ч итгэж чадахгүй зогсоно. Ийм залуухан хүү асар их хүч гаргаж бүхэл бүтэн армийг хөлдөөж орхисон гэж юу? Яан, намайг Яан Фэж гэдэг цагаан цамхаас томилогдож ирсэн дээд түвшний шидтэн. Захирагч Калиан, Яан Фэж. Захирагч Калиан Яаны нэрийг сонсоод шууд танив. Захирагч Калиан, умард Могдианы язгуурт нь Яан Фэжийг хэлж байна уу? Бидэнд туслахаар ийм залуухан ирнэ гэж бодсонгүй шүү. Би таныг маш бага насндаа Моглианы уулан дахь гоблины армийг устгаж байсан талаар сонсож байсан юм. Калиан гараа сунган Яантай мэдчиллээ. Яан, миний хувьд ч гэсэн зүүн нутгийн хамгийн шилдэг баатар, агуу захирагч Калиан Фириктэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг. Захирагч Калиан, та замдаа нэлээд ядарсан байх. Гэхдээ надад хэсэг хугацаа гаргаж өгч болох уу? Бидэнд яригцах зүйл их байна. Тэд Фирик цайзын зөвлөлдөх өрөөнд ирлээ. Захирагч Калиан ширээн дээрх газрын зургийг харан хөмсөг зангидж нөхцөл байдлыг тайлбарлаж эхлэв. Захирагч Калиан, би тэднийг тийм олноороо ирнэ гэж мэдээгүй. Үгүй ээ, би таамаглаж байсан ч гэсэн тийм хэмжээнд гэж бодоогүй юм. Сүүлийн үед уламжлалт шийдэмгий болоод байна. Бас их тал нутгаар хид хідэн асуудал байгаа бололтой. Тэгээгүй бол Яан хэрхэмээ. Таны мэдэж байгаагаар бид өмнө нь ордон цагаан цамхагт хоёр ч хүсэлт гаргасан. Эхнийх нь биднийг үргэлжлүүлэн тулалдахад хэрэг болох хоод хүнсний хангамж болон цэргийн хүчин. Харин хоёр дахь нь дээд түвшний шидтнийг энд томилох тухай байв. Бидний одоогийн нөхцөл байдлыг давж гарч чадах чадварлаг шидтэн хэрэгтэй байлаа. Таны маш бага хугацаанд асар том мөсөн хан барьж мангасуудын армийг зогсоосон чинь намайг үнэхээр гайхшрууллаа. Хавцлыг хаачсан болохоор бид цаг хожиж чадах нь. Гэхдээ энэ бол зөвхөн төр зуурынд шийдэл шүү дээ. Бид энэ мангасуудтай их тал нутагт дайтах төлөвлөгөөтэй байгаа ч олон жилийн турш үргэлжилсэн дайралтаас болоод цэргүүд ядарч хүнсний нөөц маань ч удахгүй дуусах нь байна. Нэмэлт хүч нөөц ирчих юм бол бид үргэлжлүүлээ тулалдаж болохч эзэнт хүрэн бидний тэр хүсэлтийг хойшлуулсан бололтой. Ямар ч тач та нэмэлт хүчний оронд ирсэн юм шиг байна. Тиймээс бид энэ асуудалд илүү урт хугацааны шийдэл бодож олох хэрэгтэй гэж бодож байна. Яан, ойлгосоо. Би мөсөн ханыг 10 хүртэл хоног байлгах чадна.
Уулын нуруунаас ирж байгаа мангасуудыг хөдөлгөөнийг хянаж чадвал хэсэгтээ аюулгүй байнах. Энэ 10 хоногт бид их тал нутагт очиж болно. Захирагч Кальян. Ян ихмэ, ба тийшээ өөрөө явах гэж юу? Ян. Бид энэ бүхний шалтгааныг олох хэрэгтэй шүү дээ. Боломжтой бол шийдлийг нь ч мөн адил. Захирагч Кальян. Таны өөртөө итгэхтэй байгаа чинь сайн ч гэлээ. Би их тал нутаг руу сүүлийн хэдэн сарын хугацаанд тоолж башгүй олон цэргүүдийг илгээсэн. Хэвч ямар ч үр дүн гараагүй. Бидний олж мэдснээр өөр төрлийн мангасууд хоорондоо тололтгоо болоод хүчээ нэгтгэж зөвхөн хүмүүсийн эсрэг дайрч эхэлсэн байна. Захирагч Кальян. Мангасууд зөвхөн Green River эзэнт хүрнийх ч биш. Их тал нутгийн умарт хил дээрх Колдууд эзэнт хүрэн мөн өрнөд хил дээрх Рох Вант улс руу зэрэг дайрах болсон. Бусад улсуудын хувьд тэдэн рүү зүгдэх зам бага учраас асуудал харьцангуй ховор байна. Захирагч Кальян. Тэдний дунд Фирикийн газар нутагт мангасуудын дайралтыг төвлөрүүлэхэд нөлөөж байгаа агуу могон хавцад байдаг юм. Гэхдээ хамгийн сонин нь өмнөд хил дээр байрлах уугуул омгууд мангасын дайралтад огт өртөөгүй. Захирагч Кальян. Яг л мангасуудыг тийшээ очиход ямар нэг зүйл саад болоод байгаа юм шиг. Бид үүнийг өмнөдийн тал мутгийн асуудалтай холбоотой гэж сэжүүлж байгаа ч хавцлаас цааш мангасуудын дайралтыг зогсоож чадаагүй учраас өмнөдийн уугуул омог руу цэргүүдээ илгээж энэ талаар илүү тагнах боломж байгаагүй. Их тал нутгийн асуудал. Энэ миний өмнөх амьдралдаа урдчлан харж байгаагүй зүйл байна. Өмнө нь их тал нутгаас дайралт ирж байсан ч ийм том хэмжээний дайралт анхных. Би өөрийн биеэр өмнөд хил дээр очиж уугуул омгийнхонтой уулзсан дээр баг. Захирагч Кальян. Тийм ээ, уугуул омгийн ахлагч Бөөгийн хаан энэ асуудлын талаар ямар нэг зүйл мэдэж байгаа нь гарцаагүй. Гэхдээ Ян ихмэ, та түүнтэй үнэхээр уулзах боломжтой гэж бодож байна уу? Мэдээч. Шөнө болж одод түгсэн тэнгэрийн дор Фирик цай занир чимээгүй орчинд нойрсон. Ян цайзын тагтан дээр зогсон алсдах их тал нутаг руу харна. Их тал нутаг. Бодоод байхад тэр зүйл одоо ч тэнд байж магадгүй юм. Түүний санаанд нэгэн эртний таяг орж ирлээ. Энэ бол уугуул омгийн ахлагч Бөөгийн хаанд удам дамжиж ирсэн их тал нутгийн таяг байр. Ян өмнөх амьдралдаа тэрхүү хус модоор хийсэн ховор таягийг нэлээд сонирхдог байжээ. Одоогоос 3 жилийн дараа Green River эзэнт гүрэн, Колдууд эзэнт гүрэн болон Рох Вант улс нэгдэж мангасуудыг гүрэмсэн устгахаар хүчээ нэгтгэх ёстой. Үүний үр дүнд мангасууд устж байгалийн баялаг ихтэй тал нутгийг 3 улс хуваан авах байлаа. Ян. Тэр үеэр Бөөгийн хаан алав болж их тал нутгийн уугуул иргэд боол болон үлддэг байсан. Миний өмнөх амьдралд болж байгаагүй зүйл тохиолдчихлоо. Энэ шинэ боломж гарч ирсэн нь миний цаг хугацаагаар буцаж ирсэнтэй холбоотой байж магадгүй юм. Ян өөрийн мэдэхгүй их тал нутгийн шинэ асуудлыг шийдвэрлэхээр сэтгэл шуулуудав. Ян 10 хоногийн дараа мүс хайлж хан нурна. Би тэрнээс өмнө энэ бүхний шалбархан шийдлийг заавал олох болно гэж хэлв. Кальян хэрвээ 10 хоногийн дотор буцаж ирэхгүй бол би таны буцаж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Амжигт хүсье Ян ирхмэ. Ян эзгүй зилүүд хад асахтай их тал нутгийн хил дээр ганцаар зогсон орчноо ажиглана. Ян дотроо. Энэ хавьяас уугуул омгийн газар нутаг ихэж байх ёстой. Тэрээр өмнөд зүгт аялах тусам ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч эхлэв. Ян дотроо. Хитрхи чимээгүй байх чинь умардад байсан бүлэг мангасуудын дэргэд би өмнөд нутагт ирээд ганц ч мангастай таарсангүй. Фирик захигчийн хийснээр энэ өөрчлөлтөд нөлөөсөн газар юм байх та. Гинт Яны замыг уугуул омгийн дайчид тосон гарч ирж сэрэмжлэн босоцгоо. Уугуул дайчин чи хэн бэ? Ян гараа өргөн өөрийгөө дайсан биш гэдгийг тэдний хэлээр илэрхийлэхэд дайчид ихэд гайхав. Ян би дайсан бишээ. Green River эзэнт гүрнээс ирсэн шидтэн байна. Уугуул дайчин чи яаж бидний хэлийг мэддэг юм? Ян цаг алдалгүй өөрийн ирсэн зорилгыг хэллээ. Ян надад тайлбарлах хугацаа алга. Би энд Бөөгийн хаантай уулзах гэж ирсэн юм. Уугуул дайчин чи сая юу гэсэн бэ? Бөөгийн хаан. Уугуул иргэдийн дунд цамхгийн захирагч гэгддэг Бөөгийн хаан бол тэдний хамгийн дээд цол юм. Тэд шидтнүүдтэй адил маана зүрх, тархитай төрдөгч өөрсдийн аргаар манагаа удирдах бөө болж өсдөг байна. Яныг тайлбарлаж дуусаагүй байтал нэгэн дайчин жадаа түүний хоолойд толгоо. Ян өмнөдийн газар нутагт мансуудын тариад байгаа асуудлын талаар ярилцах гэж ирсэн юм. Бөөгийн хаан юу болоод байгааг аль хэдийн мэдэж байгаа бах. Тэгэхээр гууя. Уугуул дайчин ихэд хилгэнэж Яныг хөөж эхлэв. Уугуул дайчин нэг муу эзэнт хүрний нохоо яаж ингэж их цан гаргаж зүрхэлж байна.
Бөөгийн хаан чам шиг юмтай уулзна гэж бодоо юу? Зайлж үз. Ахиж дэмий юм ярих юм бол чамаар их тал нутагт дахид өргөч шүү. Гэвч Яан ухах бодлого байлаа. Түүний нүд хувцаар гялзаж, манагийн хүч гараас нь цацарч эхлэв. Яан, би чиний зүгээр зайлчих хүн шиг харагдаад байна уу? Уугуул дайчин. Чи ямар нөхцөл байдалд байгаагаа үхэж байж л ойлгох бололтой. Дайчин ирж ядаараа хүчтэй далаахад Яан маш хурдтайгаар бултан зайлав. Яан зүгээр зогссонгүй, өөрийгөө хамгаалахын тулд манагаа төвлөрүүлсэн. Тэрээр хормын дотор гартаа хурц мөсөн сэлэн бий болгож амжив. Дайчин ир дахин довтлохыг оровцсон ч Яан түүний цогцолтыг хялбархан хааж, жадыг нь гараас нь мурт цохив. Яан, чиний толгой дараагийнх нь байх болно шүү. Үүмэн тариад байлгүй намайг Бөөгийн хаан дээр авчиад байл. Яаны хүч чадлыг харсан дайчин хэлэх үггүй болон зогсож байтал. Олны дундаас нэгэн нөлөө бүхий ирхэм гарч ирэв. Тэр бол тэдний удирдагч байлаа. Бөөгийн хаан, эзэнт хүрний хүн энд ямар ажлаар ирдэг вүлээ? Яан түүний гарт буй эртний таягийг хараад өмнөх амьдралынхаа дурсамжийг санаж дотроо энэ таяг чинь химэн дайхна. Яан, та Бөөгийн хаан хэрэг үү? Бөөгийн хаан, тийм ээ, намайг твж дууддаг. Таныг энэ хүртэл ирнэ гэж бодсонгүй. Яан шууд ирсэн зорилгоо танилцууллаа. Яан, их тал нутгийн мангасууд 3 улсын хил рүү дайрсаар байна. Гэтэл би өмнөдөд ганц ч мангас олж харсангүй. Та мангасууд яагаад зөвхөн умард руу дайраад байгаа шалтгааныг мэдхүү гэж асуухад Бөөгийн хаан тайрнаар хариулсан ч түүний үг Яанд үнэн санагдсангүй. Бөөгийн хаан, мангасууд хил рүү дайрах нь жирийн үзэгдэл. Бид яагаад ийм зүйл болоод байгааг мэдэхгүй. Яан, худлаа. Яаны нүд хүх өнгөөр гялзаж эхлэв. Энэ бол үнэн худлыг ялгах түүний хүчрхэг шид байлаа. Яан, таны худлаа яриа чинь надад үүжлэхгүй. Үннээр нь хэлээд айл. Яг одоо юу болоод байгаа юм? Хажууд зогсох дайчид. Энэ муу новш яаж ингэж их зан гаргаж зүрхэлж химэн уурсан ч Бөөгийн хаан тэднийг зогсоолоо. Бөөгийн хаан, би эзэнт хүрний шидтнүүд үнэм худлыг илрүүлэх шид зохиосон гэж сонссон ч бодитоор нь харах үнэхээр гайхалтай юм гэж. Тийм ээ, чамд худлаа хэлээд ямар ч нэмэргүй. Би чамд үннийг хэлье. Бөөгийн хаан, олон жилийн өмнө зүгнэлд ингэж өгүүлсэн юм. Нэгэн цагт үзэсгэлэнт байсан их тал нутаг, галан далай болон хувирч, артан гэрэл газар, шороог улаанаар бодох болно. Энэ газар нутагт хэдэн мянган жил амьдарч ирсэн овгийн хүмүүс сарнин бутарч, зарц боол болох болно. Бөөгийн хаан, бидэнд хийж чадах зүйл юу ч байхгүй. Дайн гарсан цагт манай овгийнхан тарж бутарна гэдгийг бид мэдэж байсан. Тэгсэн ч гэлээ бид юу ч хийлгүй, зүгнэл биелэлээ олтол залбираад сууж чадаагүй. Харин тэр өдөр нэг эмэгтэй биднийг олж ирсэн юм. Тэр эмэгтэй энэ таягт эд шидээ шившиж, өөрийн хүч чадлаа бидэнтэй хуваалцаад алга болчихсон. Яан, эмэгтэй гинэ? Бөөгийн хаан, тэгээд тэр бас ингэж хэлсэн. Хэрвээ өөр гадны хүн энд ирэх юм бол түүнийг энэ газраас амьд явуулж болохгүй. Бөөгийн хаан, намайг уучлаарай. Гэхдээ чи энд үхэх ёстой. Яан, тийм байх нэ. Хар шид хэрэгүү. 300 жилийн өмнө цээрлэдэж үгүй болсон гэж бодож байтал ирээдүй оронгороо эргэж байна. Тэд нар намайг дутуу үнэж байна. Яан, намайг уучлаарай. Гэхдээ надад тулдахгүйгээр үхэх бодол алга. Хүч хэрэглээд ч хамаагүй. Би наад хар шид шингэсэн тайгийг чинь авах болно. Бөөгийн хаан, чадна юуш бодож байвал үзээ талгих та. Яан, та наад хэлсэн үгээ буцааж авч чадахгүй шүү гэж хэлв. Энэ удаагийн Part Mine инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.